Чи яриач Тэшка. Чи энэ хуумга хандаад яа тийм. Чи энэ зах зээлээс зүгээр л ямар ч мэдлэггүй орчод мөнгө харгалаад гарч чадна гэж бодсон юм шиг үстэй. Магадгүй маш их мэдлэг цуглуулад буцаад хүрээд ирээ. Чи энийг чаднаа залуу минь. Муу нартай муу сургалтуудаар битгий яваа цагийн гад те. Монголын 1 жилийн төсөөс ерөнхийдөө 1000 дахин илүү мөнгө өгдөг. Алдж гин үү, хожж гин үү ерөнхийдөө энэ брокерт бол ингээд ямар ч нөлөө байхгүй брокер бол угаасаа. За өнөөдрийн видеогоор бүгдээ Forex-ээр ерөнхийдөө хэрхэн баяжиж болох уу те, Forex ерөнхийдөө яг жинхэнэ бодит мөнгө өгд юм байна уу гэдэг бол ерөнхийдөө видео бол хийж байгаа. За энэ видеог яагаад хийх болсон бэ гэхээр би 4 сарын өмнө өөртөө сая доллар олох ерөнхийдөө челленж ерөнхийдөө зарласан байгаа. За тэгээд 4 сарын хугацаанд олигтой юм хийж чадсангүй. Гэтэ хамгийн сайн хийсэн зүйл маань юу юм бэ гэхээр амартач нээлтэнд би Forex хийж үзсэн. За хоёрдугаарт нь би e-commerce хийж үзсэн, dropshipping гэдэг энэ гурван зүйлийг хийж үзсэн. Өнөөдрийн видеогоор та бүхэнд Forex-ийн анх шатны ойлголт болон хүмүүс ер нь яг яагаад мөнгө алдаад байд юм бэ? Ер нь яавал Forex-с мөнгө олж чадах юм бэ гэдэг бол ерөөдөө үнцгийг бол ерөөдөө гаргаж яриа гэж бодлоо. Энэ залуу Ишка гэдэг. Ишка ихний хүүхэд хоёр нохотойгоо байрны дээлтэйгээр амьдардаг эгэл жирийн залуу. За энэ ч яг вэ. Сүүлийн жилүүдэд инфляц тогтмол нэмэгдснээр тэдний 2023 онд авдаг байсан цалин амьдралд нь хүрэлцэхгүй болж ирсэн юм байна. Энэ үед Ишка хитэн тогтмол орлогоо нэмэгдүүлэх вэ? Хэрхэн баяж вэ гэж амжилтсан хөрсөн хүмүүсээс асуусан боловч тэд үргэлжлэж нэг хариу өгдөг байв. Баяж хамархан, мөнгөтэй бол хамархан миний дүү. Миний сургалтыг л авч, миний номыг л ав гэж хүн бүр санаж болгодог байв. Ишка хэд хэдэн сургалт ном авч үзсэн боловч тэдгээр нь яг бодит орлого олох хэцүү байсан тул өөрөө энэ бүгдийг олж мэдэн үн төлбөргүйгээр тархан шийдэж өөрийн их төвдөх суугаа албан ёсоор эхлүүлсээр босно нь энэ билээ. Та Ишката цуг 1 сая доллар олох нууцыг хамтдаа хайн туршиж үзэж шин содон шинэлэг зүйлсийг сураарай. За өмнө анхааруулга хэлээд энэхүү контент нь бол ямарваа нэгэн бол ерөөдөө хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш шүү. За тэг Forex арилжаа маань бол өөрөө маш өндөр эрсдэлтэй ихэнх хүмүүсийн санхүүгийн алдагдлыг төрөх магадлалтай гэдэг үл ерөөдөө анхааруулж хэлэх нь бол ерөөдөө зүйтэй баха. За уламжлал ёсоор бөөндөө ерөөдөө тодорхойлолтоо танилцаа явдаг байгаа. За тэгэхээр Forex гэж яг юу юм бэ гэж тодорхойлолтоо танилцъя. Тэгэхээр Forex гэдэг нь ерөөдөө улс орнуудын валют хоорондын солигдож байгаа дэлхийн санхүүгийн зах зээл юм а гэдэг л ерөөдөө үндсэн тодорхойлолттой байгаа юм. За ерөөсө хүн ойлгохоор хэлэх юм бол ерөөсө доллар, евро, эсвэл төгрөг доллар гэх мэт валютын ханшууд ерөөдөө байнга өөрчлөгдөнө. Тэр нь л ерөөдөө өсөж байнга өсөж ундаг. За үнийг л ерөөдөө хувь хүмүүс, компаниуд, за тэгээд банкуд ерөөдөө ингээд маш олон тал бол ерөөдөө оролцоотой энэ салбарыг л ерөөдөө Forex буюу бид нар одоо ерөөдөө Forex зах зээл гэдэг бол ерөөдөө албаасаар нэрлэж болж байгаамаа. За тэгээд Forex зах зээлийн яг ингээд гол зорилго нь яг юу юм бэ гэдэг нь Forex зах зээлийн гол зорилго маань л ерөөсөө шинэ мөнгө бий болгох биш ээ. Харин зах зээлд эргэлдэж байгаа мөнгийг л ерөөдөө хөдөлгөөнд оруулж за түүнээсээ эрэлт нийлүүлэлтийн зөрүүнөөс л ерөөдөө ашиг гаргаж байгаа л ерөөдөө үндсэн ганц гой том зорилготой байгаа. Энэ бол ерөөдөө Forex-ийн үндсэн гол зорилго. За тэгвэл Forex яагаад оршдог вэ гэхээр ерөөсөө улс хооронд бол ерөөдөө байнгын худалдаа авалтууд хийж яадаг, худалдаанууд хийж яадаг. Энд бол ерөөдөө валютын тэнцэл ерөөдөө хоорондоо валют солилцох гэдэг энэ зүйлээр ерөөдөө их нэгт нь оршдог. За хоёрдугаарт нь гэдэг юм бол компаниуд хоорондоо валют солилцдог. За гуравдугаарт нь банкуд эрсдлээ зохицуулах тий. За дараагийнх нь юу юм бэ гэхээр төв банкуд эдийн засгаа удирдах заавал хэрэгтэй ерөнхийдөө зах зээл бол ерөнхийдөө бий болцсон байгаа даа. Ингээд л ерөнхийдөө энэ шалтгаануудаас болоод л ерөнхийдөө Forex гэдэг зах зээл ерөнхийдөө заавал оршдог зах зээл бол ерөнхийдөө бий болсон. За тэгэх юм бол дараагийн ярих юм юу юм бэ гэхээр трейдерүүд бид бол ерөнхийдөө энэ систем юм бол ерөнхийдөө маш жижигхэн хэсэг хумсны толионы чиний хэсэг ерөнхийдөө хэсэг болчихж байгаа юм. За Forex-ийг хизээ бий болсон юм бэ? За Монголд яг сүүлийн үед ерөнхийдөө маш олон хүн Forex хий. За баяж тэ Forex хийгээд баяж хурдан баяж юм би мөнгөтэй болж байна те. Миний сургалтанд суугаад ер нь Netflix-д маш их явсан. Тэг би эндээс л ерөнхийдөө судлаад үзсэн чинь Forex зах зээл маань л ерөнхийдөө саяхныг бол ерөнхийдөө биш ээ. Анх үүсэл нь бол ерөнхийдөө 1800 онд бол тавигдсан бол за 1971 оноос л ерөнхийдөө орчин үеийн яг Forex зах зээлийн бол ерөнхийдөө эхлэл суурин тавигдсан гэж хэлж болно. За яаж тавигдсан бэ гэхээр 1971 оноос өмнө дэлхийн ихэнх валютууд бүгд долларт уягддаг байсан. За доллар маань буцаад алтанд уягддаг байсан.
За эндээс улбалаад бол ерөөхдөө 1960 онд Америкийн нэгдсэн улс яг яасан бэ гэхээр Вьетнамын дайн, за нийгмийн том хөтөлбөрүүд их хэмжээний үйл ерөөхдөө маш том мега төслүүдөөс хэрэгжүүлж эхэлсэн. За эндээс үл ерөөхдөө маш их зардал бол ерөөхдөө гарч эхэлсэн. Тэгэд Америк маань буцаагаад бол зардлаа нөхөхийн тулд яах ёстой бэ гэхээр ерөөхдөө маш их доллар хэвлэж эхэлсэн. За доллар маань өөрөө алтанд уягддаг. За алт маань өөрөө цаанаа бүр хязгаартай дэлхийн түүхийн бүтээгдэхүүн байгаа газраас олборлдог. Тэгэхээр алт хязгаартай, доллар хязгааргүй хэвлэгдэж эхэлсэн. За үүний үр дүнд бол ерөөхдөө яасан бэ гэхээр бусад валютын нөөцөд долларт уягддаг бол улс орнууд. За энэ долларыг чи ерөөсөө алтаар солио гэж ерөөхдөө шаардаж эхэлсэн байгаа даа. За үүнтэй зэрэгцээд энэ маань өөрөө яг ингээд 10 жил үргэлжилсэн байна шүү дээ. Ерөнхийдөө долларыг ингээд хэвлэдэг систем маань. За тэгээд 1971 оны 8 дугаар сарын 15-нд юу болсон бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсон за долларыг ерөнхийдөө ингээд алтаар зайлахыг ингээд бүр хүмүүсэн зогсооё тий. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө доллар одоо ерөөсөө алтанд баталгаа болж чадахгүй гэдэг үл ерөнхийдөө энэ мэдээллийг хийж дэлхийн нийтийг цочролдуулсан. За үүнийг бид нар бол ерөнхийдөө Никсны шок гэдэг л ерөнхийдөө энэ нэршлэр нь бол ерөнхийдөө санхүүгийн зах зээлийн хүмүүс бол сайн мэдэх баг. За алтаас бол ерөнхийдөө саснаар энэ нь бол өөрөө ямар эерэг үрдэн дэлхийн нийтэд авчирсан юм бэ гэхээр ерөөсөө валютууд чөлөөтэй хөвж эхэлсэн. Засгийн газар үнийг бол ерөнхийдөө хүчээр барихгүйгээр ерөнхийдөө эрэлт нийлүүлэлтийн хуулинд зарагдаад эрэлт нийлүүлэлт нь ерөнхийдөө хан шиг шийддэг болсон. За нэг өсөндөө энэ шокноос өмнө бол ер нь бол Америкийн засгийн газар долларыг хэвлээд ерөнхийдөө долларын ерөөсөө үндсэн одоо үнийг бол ерөнхийдөө тодорхойлдог байсан. За энэ шокны дараагаар бол ерөнхийдөө засгийн газар үнийг барихгүйгээр чөлөөлж өгсөн. За үнийг эрэлт нийлүүлэлтийн хуулиараа бол ерөнхийдөө хан шиг шийддэг гэдэг болсон. Энэ бол ерөнхийдөө анхны форекс юм ерөнхийдөө суурь болж өгсөн. Тэгээд эндээс бол ерөнхийдөө валютууд өссөн үед эрэлт нь их байгаа үед өсдөг, эрэлт нь бага байгаа үед л ерөнхийдөө буудаг гэсэн энэ үндсэн систем рүү ерөнхийдөө орж байгаа юм. За 2000 оноос хойш бол ерөнхийдөө яг MT4, MT5 гэдэг платформоор дамжаад ерөнхийдөө орчин үеийн одоо яг Forex зах зээл бол ерөнхийдөө яг ингээд ажлын 5 өдөр 24 цагаар бол ерөнхийдөө ингээд тасралтгүй бол ерөнхийдөө ажилдаг бол ерөнхийдөө болж ирсэн гэсэн юу байгаа. За тэгвэл Forex зах зээлд хэр их мөнгө эргэлддэм бэ гэхээр Forex зах зээлд өдөрт Монголын 1 жилийн төсөөс ерөнхийдөө 1000 дахин илүү мөнгө эргэлддэг. Энэ нь бол ерөнхийдөө 7.5 триллион Америк доллар бол ерөнхийдөө болж байгаа юм. За Монгол мөнгө рүү шилжүүлэх юм бол за 9, 12, 18, за 17 оронтой квадриллион гэдэг бол ерөнхийдөө мөнгөнд нэмэгдэлт бол болж байгаа. Энэ бол ерөнхийдөө хэзээ харж байгаагүй дүн байгаад байна. За тэгэхэд нэг асуулт надад гарч ирсэн л дээ. Тэгэхээр энэ их мөнгө яг хаачт юм бэ? Тэ? Энэ их мөнгө бол ерөөдөө яг ингэ шууд ангаа алга болчт юм уу? Эсвэл энэ мөнгө яг хаачт юм бэ гэдэг л ерөөдөө судалгаа хийж үзсэн. За тэгэхээр энэ их мөнгүүд бол хаачт юм бэ гэхээр энэ мөнгө бол ерөөсөө хаачдаг ч юм. Энэ мөнгө бол угаасаа л бидний ингээ зах зээлд ингээ байж идэг мөнгө. За энэ мөнгө бол нэг компани за манай Монголоос за чинь MCS гадагшаа бараа бүтээгдэхүүн худалдаж авахд доллараар худалдаж авч байдаг. Ерөнхийдөө ингээд мөнгө маань бол ерөнхийдөө ингээд тасралтгүй эргэлтэнд ингээд ерөнхийдөө ингээд орсноор энэ форексийн зах зээлийг бол ерөнхийдөө бий болгож байгаа. За энэ мөнгийг бол ер нь бол яг хэн эзэмшиж эргэлдүүлдэг юм бэ гэхээр ерөөсө томоохон банкуд, институт 85-аас 90% бол ерөнхийдөө эзэлж байгаа. За томоохон компаниуд 5-аас 7% эзэлж байгаа. За төв банкуд бол ерөнхийдөө 1-ээс 3% бол эзэлдэг гэсэн бол ер нь яг аль биесийн судалгаа байдаг. За retail trader буюу одоо яг ингээ миний хийж үзээд байгаа forex-ийг ингээ трейдер бид нар 2-оос 5% л эзэлдэг энэ зах зээл. Тэгэхээр бид нар энэ зах зээлд бол ерөнхийдөө маш бага хувийг бол ерөнхийдөө эзэлж байгаа гэсэн бол ер нь бол байр суурьтай бол байж болно. За бидэнд тэгвэл энэ 7.5 тэрлион доллароос мөнгө олох боломжтой юу вэ? Боломжтой. За бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр бидэнд
нэгдүгээрт нь эхлээд мэдлэг хэрэгтэй. За хоёрдугаарт нь бид нар найдвартай сайн брокер хэрэгтэй. За гуравдугаарт нь бид нар тодорхой хэмжээнд эргэлдүүлэх мөнгө хэрэгтэй. За тэгээд дөрөвдүгээрт нь бид нар за ухаалаг утас ч юм уу, магадгүй компьютер ч юм уу яг ингээд цахим орчинтойгоо хөл нийлүүлж алах. Ийм дөрвөн зүйл хэрэгтэй байхад бол ер нь бол бид нар энэ зах зээлээс бол ерөнхийдөө хангалттай бол ерөнхийдөө мөнгө олох боломжтой гэсэн бол ер нь бол дүүлэлтэнд л өрсөн. За тэгэхээр бид яг юу хийж мөнгө олох вэ гэдэг нь ерөнхийдөө дараагийн асуултанд бол ерөнхийдөө хариулъя гэж бодож байна. Тэгэхээр Forex зах зээлийг ерөөсөө трейдерүүд ерөөсөө ингээд хөдөлгдөггүй. Ингээд retail трейдерүүд бүр хумсын чинээж хөдөлгөж чаддаггүй. Харин трейдерүүд хөдөлж байгаа зах зээл дээр үл ерөнхийдөө бид нэр таамаглал дэвшүүлж ерөнхийдөө арилжаа юм. За өнөөдөр чинь алтны ханшийг аваад үзэхэд алтны ханшаа ерөнхийдөө түүхэн дээд түвшиндээ буюу 4600 бол ерөнхийдөө хүрсэн. За 4600 бол ерөнхийдөө хүрнэ гэд бид нэр доороос бай хийсэн бол бид нар бол ерөнхийдөө энэ дундаас энэ их мөнгнөөс бол ерөнхийдөө салгаж авч чадах байсан гэдэг бол ер нь байр суурьтай байгаад байгаа шүү. Вау, үнэхээр гайхалтай. За үзэгчдээ хэсэг хугацааны сурталчилгааны дараа иргэн уулзцгаая. За Forex арилжаа маань бол ерөнхийдөө ингээд дандаа валютын хослууд төр бол ерөнхийдөө явагддаг. За нэг валютыг нөгөө валюттай харьцуулсан харьцааны үнийн зөрүүнөөс л ерөнхийдөө бид бүхэн ашиг хийх боломжтой байгаад байгаа юм. За тэгэд үүнд яг яаж ашиг хийдэг вэ гэхээр ерөнхийдөө мэдлэгээр ашиг хийдэг. Forex арилжааны бол ерөнхийдөө маш олон шинжилгээний арга барилуд өгдөг. Одоо техник шинжилгээний арга барил те суурь шинжилгээний арга барил. За тэгэд дата шинжилгээний арга барилч гэдэг юм уу. Тэгээ энэ эдгээр арга барилууд маань л ер нь бол яг ингээд цаанаа бүгд яг ингээд тоон суурьтай болохоор бол ер нь бол яг ингээд дандаа ингээд мэдээлэл үлдээж явдаг. За энэ мэдээллүүдийг л ер нь бол яг ингээд олон жил яг ингээд судалсан хүмүүс одоо жишээ нь энд дабл топ одоо үүсгэд одоо ингээд зах зээл доошоо одоо унах магадлал одоо хэдэн хувиач гэдэг юм а тий. За дабл топ үүсгэд бол ингээд зах зээл ингээд доошоо унаа ингээд үл ер нь бол яг энэ дээрс үл ерөнхийдөө бай гэдэг товчлууд дараа бид нар бол мөнгө хийх боломжтой болчихж байгаа юм. За хоёрдугаарт нь гэдэг юм бол бид нартай за ингээд брокерууд хэрэгтэй. За ингээд Монголд арилжаа Монголд яг ашигладаг брокерууд бол ерөнхийдөө маш олон төрлийн брокер байдсан байлээ. За үүнээс үл ер нь бол за яг тухайн брокеруудыг бол ерөнхийдөө харж болно. За энэ брокеруудын судалгааг бол ер нь бол яг арилжаа хийж байгаа хүмүүст бол ерөнхийдөө үлдээ энэ бол ерөнхийдөө хамгийн чухал зүйл байгаа. За бид нарт мэдлэгтэй арилжаа брокертай болчлаа. За дараагийнх нь гэх юм бол бид нар бол ерөнхийдөө Meta 4, Meta 5 гэдэг үндсэн яг Forex арилжааны платформоор дамжуулж бид нар ерөнхийдөө арилж байгаа бол ерөнхийдөө хийдэг байгаа. Тэгээд брокер болгон бол ер нь бол яг энэ платформ дээр зориулсан аккаунтыг бол ерөнхийдөө тантай л нэгэд өгчдөг. За би одоо яг өөрийнхөө жишээ болгоод юугаа үзүүлээ. Өөрийнхөө Meta MT5 дээр бол ерөөдөө хийдэг арилжааныхаа бол ер нь бол юугаа харуулж байна. За 3 сарын хугацаанд бол ерөөдөө арилжаа хийж үзсэн. За миний хувьд гэх юм бол ер нь бол анх $27 сэнэглээд за энэ $27 бол ер нь л яг ингээд $1200 болгож байлгүй. Хамгийн их өгөөж хүртсэн нь л яг $1200 болгосон бол яг гэдэг ийм үйл өгөөж бол ерөнхийдөө хүртсэн байгаа. За тэгээд энэ бол мэдлэг байсан уу үгүй энэ зүгээр цэвэр аз байсан. За үүнээс хойш бол ерөнхийдөө мэдлэггүй улмаас бол ерөнхийдөө би маш их алдагдлууд хүлээж ирсэн. За одоо та бүхэн харж байгаа ерөнхийдөө миний нийт алдагдал гэдэг юм бол яг $2000 байгаа даа. За үүнээс нэг яг 1200-ыг нь бол яг олсон гэдэг бодохоор би нэг ойролцоогоор нэг $1000 бол ер нь яг ингээд өөрөөсөө ингээд цэвэр гаргаад алдсан байгаа даа. За сая сүүлд өчигдөр уржигдөр 11-ээс 13-ны хооронд маш гоё ярилцаанууд хийж явж байгаад за энд нэлээд ингээ өндөр ашиг авч явж байгаад $110 тэнэглээд ер нь бол $350 орчим долларын ашигтай явж байгаа. Даанч нөгөө өөрийнхөө шунлаас болоод энэ мөнгөдийг ингээд бүгдийг нь алдаа дахиж өөрөөс нэмж мөнгө гаргаад л өгөөдөө алдсан байгаа даа. Тэгээд энэ сарын бол ер нь яг ингээд алдаж болох мөнгөний хэмжээ бол ер нь ингээд зогссон. За эндээс бол ер нь бол яг ингээд
За энийг бол алт уннаа гэд үзэх юм бол ер нь бол эндээс бид нэр одоо сел буюу одоо бид нэр шорт гэдэг арилжаанд ороод алтмуу доош ороход бол ер нь бол энэ хоёр хоорондын үнийн зөрүүнээс л ерөнхийдөө мөнгө олоод ашиг хийх бол үндсэн бүрэн боломжтой байгаа даа. За дараагийн бидний ярих сэдв маань яг юу юм бэ гэхээр хөрвүүлээд бид нэр зөвлөгөөнүүд л ер нь бол явна. За бид нар бол ер нь яг ингээд зөвхөн таамаглал дэвшүүлж арилжаанд орно. За энэ арилжааныхаа таамаглал маань өөрөө зөв байх юм бол энэ арилжаа маань өөрөө ашигтай гарна. За эсвэргээрээ бол таамаглал маань буруу байх юм бол ер нь бол алдагдaltaй гарна гэдэг үл өгөхөд энэ үндсэн хоёрхан зүйл ерөөхдөө бид нарт байнга бодож байгаа. За дараагийнхан зүйлийг биднэрт хамгийн чухал зүйл гэх юм бол ерөөхдөө брокер гэдэг бол ер нь бол дүгнэлтэнд хүрсэн энэ судалгаа хийгээд одоо тэгэхээр яагаад брокерийг ингэж өндөр онцолж ярьж байгаа юм бэ гэхээр forex broker гэдэг маань бол ерөөхдөө арилжаачдыг ерөөхдөө зах зээлтэй холбож өгж байгаа бол ерөөхдөө ганц гол гүүр нь байгаа. Тэгэхээр биднэрт бол ерөнхийдөө хамгийн чухал нь бол брокер. За брокерууд бол ерөнхийдөө яаж ашиг олд юм бэ гэдэг юм гот брокерууд бидний арилжааг цаашаа дамжуулснараа биднээс ерөнхийдөө одоо commission fee буюу за нэгдүгээрт нь биднээс шинтгэл авч болно. Хоёрдугаарт нь бидний spread буюу бидний үнийн зөрүүн дээрээс ерөнхийдөө ашиг гэдэг брокерууд байгаа даа юм. За тэгээд ингээд брокер ингээд шал өөр төрлүүдээр үл ерөнхийдөө ашиг их боломжтой. За брокерыг хэрхэн сонгох вэ гэхээр гол нь брокеруудыг хяндаг байгууллагууд бас байгаад байгаа юм. За энд нь бол ерөнхийдөө яг ямар байгууллага байд юм бэ гэж судлаад үзсэн чинь FCA Их Британь, за CFTC Америкийн нэгдсэн улс гэдэг. За энэ хоёр байгууллага бол ерөнхийдөө хамгийн өндөр шалгуураар брокерт аудит хийж хамгийн өндөр шалгуураар ерөнхийдөө брокерт лиценз олгодог бол ерөнхийдөө ийм хоёр байгууллага юм билээ. За дараагийнх нь юу юм бэ гэхээр Европын холбооны CYCEC, за Швейцарын FINMA, Австралийн ASIC, за Сингапурын MAS гэдэг бол ерөнхийдөө энэ дөрвөн байгууллага бол ерөнхийдөө брокеруудад ингээ шалгалт хийж ингээ хяналт тааж байнга ингээ аудит оруулж ингээ хэрэглэгчдийг бол ерөнхийдөө хамгаалж идэг ийм газрууд гэсэн. За энэ доод 3 бол ер нь бол за зүгээр шалгадаг бол нэртэй боловч яг тийм бүр амар шалгадаггүй тийм амар супер лиценз бол бас биш юм шиг байгаа. Энд нь бол ер нь FCA, за тэгээд CIMA гэдэг л ерөнхийдөө энэ байгууллагууд орж байгаа юм. За Монголд бол ер нь бол үйл ажиллагаа явуулдаг бол брокеруудыг бол ерөнхийдөө бүгдийг нь судалж үзсэн. За үүнээс бол ерөнхийдөө Exness, XM, FXTM, Vantage, Justmarks гэдэг бол ерөнхийдөө үндсэн брокерууд бүгд лицензтэй байсан. За үүнээс Монголын Motifix бол ерөнхийдөө аль биесний лиценз байхгүй. За саяхан үүсгэн байгуулагдсан болохоор л ерөнхийдөө аль биесний лиценз одоохондоо хараахан бол байхгүй байгаа ийм брокер байгаа юм. За Facebook-ийн группээр ингээ яваад оронгот ингээ брокерийн ингээ юу байдаг заяа. Хэрүүлэлт. Амар хэрүүлэлт юм билээ ингээ. Чиний брокер сайн, миний брокер муу гэл. За бид энэ хэрүүллийг эцэслэхийн тулд нэг судалгаа хийж үзсэн. Тэгэхээр яг брокерийн яг ямар хэрүүлэлт юм бэ гэдэг гот нь A broker, B broker тэ аль брокер дээр арилжаа хийж байгаа юм бэ ерөөхдөө дандаа тим хэрүүл болдог. За тэгээд энэ дэр нэмээд би ерөөхдөө C брокер гэдэг бол ерөөхдөө дахиад нэг брокер оруулаад ирсэн байгаа. За A брокер гэдэг маань бол ерөөхдөө ямар брокеруудыг A брокер гэдэг юм бэ гэхээр арилжтайч одоо ингээд бидний өгж байгаа захиалгыг тухайн брокер өөр дээр ерөөсөө барихгүйгээр шууд банк за эсвэл liquidity provider зэрэг бодит зах зээл рүү шууд дамжуулж ерөөхдөө оролцдог талыг бол ерөөхдөө бид нар A broker гэж нэрлэж байгаа. За энэ брокерийн бол ерөөхдөө гол онцлог нь юу юм бэ гэхээр брокер хязгаарч чиний эсрэг талд ажилдаггүй. За брокер бол ерөөхдөө үндсэн орлого маань юунаас орлого болд юм бэ гэхээр speed болон commission fee, swap ч юм уу тий эдгээр зүйлүүдээс ерөөхдөө орлого олдог. За ерөөсөө бидний бол ерөөхдөө арилжаа хийгээд тэр алдж гин үү хожж гин үү ерөөхдөө энэ брокерт бол ерөөхдөө ямар ч нөлөө байхгүй брокер бол угаасаа байнга ашигтай ажиллаж идэг ийм зүйл болчиход байгаа юм. За тэгэхээр A broker бол ерөнхийдөө бид нэр зуурчлаж гэж ерөнхийдөө ойлгож ерөнхийдөө болноо. За дараагийнх нь хүмүүсийн хэрэлдэт байдаг ерөнхийдөө B broker. За B broker гэдэг нь ерөнхийдөө арилжаачдын одоо бидний одоо өгсөн захиалгыг бол ерөнхийдөө цааш одоо төв банк руу ч юм уу тийм ингээ банк руу бол ерөөсөө одоо том тоглогч нар руу ерөнхийдөө дамжуулдаггүй. За өөрөөсөө өөрийнхөө дотор ерөнхийдөө ингээ арилжааг ингээ хийгээд
арилжаач тийм бол ерөнхийдөө эсрэг талаа ингээд болж адилж идэг брокерийг бол ерөнхийдөө би брокер гэдэг юм. За брокерийн үйл ерөнхийдөө энэ брокеруудын үйл онцлог нь яг юу юм бэ гэхээр ерөөсөө чиний эсрэг ерөнхийдөө байнга ажиллаж байдаг. За орлого нь гэдэг юм бол ерөөсөө за спредийн зөрүү, за эсвэл commission fee. За тэгээд буцаад эсрэгээр хамгийн том орлого нь юу юм бэ гэхээр тухайн трейдерийн алдагдал. Тухайн трейдерийн алдагдлыг бол ерөнхийдөө би брокерууд бол ерөнхийдөө тэр чигээр нь ерөнхийдөө авдаг гэсэн үг. За өндөр нэмээд дараагийн юм гэх юм C брокер ороод ирж байгаа юм. За C брокер маань ерөнхийдөө ямар үүрэгтэй юм бэ гэхээр H брокерч байж болдог, B ч ерөнхийдөө байж чаддаг ийм hybrid брокеруудыг бол ерөнхийдөө яг C брокер буюу би ерөнхийдөө C брокер гэж нэрлэсэн. За үүнийг бол ерөнхийдөө дэлхийн нийтээр ерөнхийдөө hybrid брокер гэж ерөнхийдөө нэрлэдэг юм билээ. За үүн яг яаж ажилт юм бэ гэхээр за жижиг одоо эрсдэл багтаа ерөнхийдөө ингээд арилжааны зах зээлүүдийг бол ерөнхийдөө бэгээрээ ажиллаад за өөрийнхөө брокерд бол ерөнхийдөө ирээлдүүлээд ашиг гарах юм бол хэрэглэгчтэй ашиг олждог. За алдагдал хэрэглэгч төр чигээр алдагдлуулах юм бол ерөнхийдөө ингээд буцаага авчдаг. Одоо алдагдлын төр чигт нь авчдаг. За бүр ингээд том одоо ингээд супер одоо ингээд $10 ч юм уу те ингээд магадгүй $20 ингээд арилжаа ингээд тэр брокер төр захиалга орж ихэд тэр брокерийн одоо нөгөө $10-20 сая за магадгүй $100 сая нь эрсдлийг нь буцаад ингээд дааж чадахгүй болохоор зүгээр шууд төв банк руугаа шилжүүлж тэгээ ингээд банк руугаа ингээд явуулчихдаг бол ерөнхийдөө ийм брокерыг бол ер нь бол hybrid broker гэж бол ерөнхийдөө нэрлэдэг юм байлээ. За тэгээд энэ дээрээс бол ерөнхийдөө судлаад үзсэн чинь энэ бол ерөнхийдөө ямар ч хууль бус бол ерөнхийдөө зүйл бол байхгүй юм байлээ. Тэгээд ерөөсө брокер бол ерөөсөө яг ийм дээ. А байна уу, Б байна уу, С байна уу ерөнхийдөө энэ нь ерөнхийдөө ерөөсөө ямар ч хамаа байхгүй. За гол нь юу юм бэ гэхээр тухайн брокер нэгдүгürt нь ил тод үйл ажиллагаатай юу? За хоёрдугаарт нь лицензтэй юу? За гуравт нь ерөөсөө мөнгө өгдөг гэдэг ерөнхийдөө ийм үндсэн л 3 гол шалгуураар л бид нэр ерөнхийдөө брокерыг сонгох хэрэгтэй болчихж байгаа юм. За яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр юу яаж байгаа юм? За энэ лиценз олгоод байгаа энэ байгууллагууд маань бол ерөнхийдөө юу гэдэг юм бэ гэхээр за нээлттэй ил тод за тэр яг энэ лицензээ олгосон компаниудыг ерөнхийдөө ингээ байнгын ингээ шалгаж яадаг. За хэрэглэгч за би өнөөдөр жишээ нь Xness ч юм уу энэ Just Market за магадгүй XM гэ брокер дээр яг ингээ арилжаа хийгээд брокер миний эсрэг ажилласан гэж үзэх юм бол би гомдлыг хаана гаргах юм бэ гэхээр энэ Англид байгаа, энэ Европт байгаа, энэ Австралид байгаа, энэ одоо брокер шалгадаг газрууд руу бол ерөнхийдөө гомдол мэдүүлээд энэ байгууллага маань өөрөө энэ брокеруудыг аль бие усаар бол шалгаад за хэрэглэгчийн гомдол зөв байх юм бол тухайн брокерийн лицензийг төтөлзүүлэх, торгуул тавих те яг эдгээр ажлуудыг үл ерөөдөө ингээд хийдгээ. За тэгээ буцаагаад брокер нь ямар ч асуудалгүй байгаадах юм бол ер нь л яг ингээд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр ерөөсөө тэр Facebook дээр байгаа хэрүүл байгаас тэр үл ер нь ямар ч утгагүй хэрүүл байгаа. Ерөөсөө таны брокер ер нь A брокер байна уу? Тэ B брокер нь C брокер нь гол нь шээ. За нэгдүгürt нь юу юм бэ гэх юм тухайн брокер ерөөс ил тод уу, лицензтэй юу, за мөнгө өгдөг үү гэдэг үл ерөнхийдөө үнцэн асуудал байгаа. Лицензтэй брокер хэрэг мөнгө өгөхгүй тэр нь батлагдах юм бол угаасаа брокерыг шалгадаг байгууллагууд нь толгойг нь тасна. За харин лицензгүй брокерууд бол ингээд мөнгө өгөхгүй байх юм бол тухайн тэр брокер шалгадаг компанид бол ерөөд ямар ч хамаа байхгүй. За манай Монгол улсад бол ерөөд яг аль биесээр энэ брокеруудыг шалгаж яадаг одоо байгууллага бол ер нь бол байхгүй. Бидэнд л ерөөд тийм чадамжч байхгүй гэж бол ерөөд би ерөөд бодож байна. За тэгээд Forex арилжааг бол ер нь л яг хэрхэн сурах вэ гэх юм бол за ерөөсөө YouTube, Google ном сурах бичиг энийг ерөөсөө бүр сурж болох ерөөсөө хангалттай олон сууг байдсан байлээ. Тэгээд эндээс нөгөө юу юм надад таалагдсан сургалтууд гэх юм бол мотын сургалт надад таалагдсан. Ер нь бас нэлийн дэлгэрэнгүй яг ингээд задлаад ятсан. За дараагийнх нь гэх юм бол надад за тэгээд Марогийн сургалтаар таалагдсан. За буцаагаад XM-ийн тэр анирын сургалтууд надад таалагдсан. XM брокер бас ингээд өөрсдөө яг ингээд анхан шатны сургалтуудыг өгөө явдаг болохоор ер нь бас яг ингээд
их зүгээр санагдсан. Энд дэр зөвлөхөд л ер нь бол брокерийн дэрэгдэх одоо жишээ нь тий брокерийн дэрэгдэх ер нь сургалтуудаас бас ер нь бол сурсан нь бас ер нь бас надад илүү өгөөжтэй санагдаж байгаа шүү. За бас хувь хүмүүс амар сайн заадаг одоо тэр нь багш нар бол юу гэдэг зөндөө байгаад байгаа. Ер нь одоо баг юу л байна баг 10 трейдерийн баг 5 багш шүү тий ер нь баг тийм юм байл шүү. За тэгэд дараагийнх нь гэдэг юм бол ер нь яг миний хувийн зөвлөгөө байгаа. За энэ арилжаа бол ер нь яг хинт тохирохгүй вэ гэдэг бол ерөөдөө судалгаа бол хийсэн. За тэгэд арилжаа бол ерөөдөө нэгдүгээр нь мөрөдөө тоглолтох хүмүүст бол ерөөдөө тохирохгүй. За хоёрдугаарт нь бол ерөөдөө төвчээргүй хүмүүст бол бүр цогцохгүй. За гуравдугаарт нь гэдэг юм бол ер нь энэ зах зээлд бол ерөөдөө ингэж хөрөнгө эргэлдүүлэх хөрөнгө багтаа капитал багтаа байх юм бол энэ ерөөдөө дүнцэн цогцохгүй гэдэг жаа. За яагаад мөрөдөө тоглоом чим хүнд одоо энэ арилжаа зогцохгүй юу гэхээр хүмүүс ингэдэг юм байл л дээ. Poker Forex хоёрыг бол ерөөдөө адилхан гэж бол ерөөдөө авч үздэг нэг хэсэг бүлэг хүмүүс байгаад байгаа юм. За энэ хүмүүс нь яг яаж байгаа юм бэ гэхээр ерөөдөө мөнгө олж чаддгүй. Тийм 90% хүмүүс нь бол ерөөдөө Forex Poker хоёрыг бол ерөөдөө адилхан гэж үздэг. За би энэ дөр бол ерөөдөө шууд үгүйсгэл хийхэд би өөрөө покерт онцгож байсан. Тэгэхээр покер тоглолт хүн тухайн all индэд бүх мөнгөө алддаг бол Forex дээр бид нэр эрсдлийн менежментээр бид нэр дансаа л ерөөдөө ингээд бүр тэр чигт нь алдахгүй байх ингээд бүрэн боломжтой болчихж байгаа. За хоёрдугаарт нь гэх юм бол ер нь Forex маань л ерөөдөө төвчээргүй хүмүүст бол ерөөдөө зориулагдаагүй салбар байгаад байна. За үүнд бол ерөөдөө сурдаггүй тий одоо арилж байгаа нээчээд өөрөө харж байгаа үнц рүүгээ явж чаддаггүй ч юм уу тий миний хувьд гэх юм бол одоо бас төвчээргүйгээсээ болоод одоо ингээд $1000 ерөөдөө алдсан бол ийм кейс байгаад байгаа юм. За дараагийн асуулт яагаад тэгвэл энэ зах зээлийн яг 90% хүмүүс ерөөдөө алдсан бэ? За эхнийх нь гэдэг юм бол ер нь судлаад үзсэн чинь чанар мотор сургалтанд суусан хүмүүс мэдлэггүй байд юм байна. Мэдлэггүй байгаа хүмүүс зөв цагтаа зөв уралдаа бол ерөөдөө хийж чаддгүй юм байна гэдэг бол дүгнэлтэнд бол хүрсэн байгаа. За дараагийнх нь гэдэг юм бол хэд олон мэдлэг таныг өөрөө чинь балалд юм байна. За энэ дөр үл ер нь яагаад ингэж байгаа юм бэ гэхээр одоо хүмүүсийн заадаг одоо CRT, Smart Money Concept ч юм уу тий одоо volume trade, action одоо нэг price action гэдэг эдгээр үл ерөөдөө ингэ судлаад үзэх ингээд бүгд ажилдаг эдгээр ингээд бүгднээс нь ингээд мөнгө олж болдог юм байгаа тоххой. Тэгвэл хүмүүс яад юм бэ гэхээр энд нэг очиж батагийн сургалтанд сууж Smart Money Concept сурангуудаа энд нэг доржоогийн сургалтанд суугаад CRT сурч. За буцаагаад цэцгийн сургалтанд суунгуудаа price action сурчдаг ч юм уу. Тэг ингээд маш их мэдлэг ингээд хоримтлуулангуудаа тэрийг төлөвлөж чадахгүй ингээд тэрийг ингээд базаж ингээд өөрийн болгож чадахгүй ийм хүмүүс үл ерөөдөө бус ингээд яг энэ 90% алддаг бол ерөөдөө энэ зүйлд л орчт юм байна. За тэгээд энийг яаж мэдсэн бэ гэхээр би өөрөө яг ингээд хоёр зэрэг сонирхож судалж үзээд тэгээд яг ингээд нэг харангуут CRT юм шиг те нэг дээрээ нэг CRT ингээ за CRT нэг лоо хийх гэж байгаа юм шиг CRT нэг хаяа хийх гэж байгаа юм шиг те суул нөгөө нэг Smart Money Concept нэг ингээ ажиллах гэж байгаа юм шиг ингээд ерөөсөө баттгаагүй мэдлэг үл ерөнхийдөө эдгээр хүмүүсийн үл ерөнхийдөө бүрэн хорлоод идэм байна гэдэг бол ерөнхийдөө дүгнэлтэнд бол хүрсэн байгаа даа. За дараагийнх нь 3 дугаарт нь юу юм бэ гэх юм бол хурдан баяжхаар үргэлж арга гэж ерөнхийдөө Forex-ыг хардаг. За $100 оруулаад $10,000 болгочих. Тэгээ $100 челленж хэлүүлээд $5,000 болгочих. Энэ маань өөрөө ерөөдөө зах зээлд одоо ерөөдөө хүмүүсийн 90% яагаад алддаг вэ гэдэг үндсэн шалтгаанууд бас нэг болж байгаа. За энэ дээр үл ер нь яг би бодит туулсан байгаа даа. Яагаад вэ гэхээр би $27 оруулаад $1,200 болгоцсон. Гэхдээ би $1,200 татаж аваад буцаад бүгдийг алдчихсан байгаа. Дүн гутаа би дараа нь миний сэтгхүү яаж ажилласан бэ гэхээр за би 27-г $1,200 болгож чадсан юм чинь би одоо ингээд $300,000 болгоно ч гэдэг юм. Тэгээ ингээд мэдлэг суурьтай биш ингээд гамбл суурьтай. Энэ ерөөсө хурдан хийгээд мөнгө олё, хурдан хийгээд мөнгө олё гэдэг л ерөөд тийм өнцгөөс харах юм бол ер нь бол за тэгээ яг л нэг 90% таа л ерөөд орох юм байна. За тэгээд дараагийнх нь дөрөвтний юу юм бэ гэх юм бол сигнал дагж арилж байдаг хүмүүс. Ерөөд энэ 90% орд юм байна. За тэгэхээр ямар хүмүүс сигнал дагж арилж байдаг юм бэ гэхээр зах зээлийн дүү шинжилгээ буруу хийдэг. За өөрийн гэсэн дүү шинжилгээний арга байхгүй. Энэ хүмүүс л ерөөд байнгын тодорхой хэмжээний сигнал авдаг. За ер нь бол яг 10 арилжааны
10-ыг яг ингээд зөв таамагладаг бол ерөнхийдөө арилжаач юм бол ер нь бол дэлхийд байдаггүй юм байлээ. Тэгэхээр тухайн арилжаач маань л өөрөө нэг 10-аас 6-ыг зөв таадаг. За заримдаа 3-ыг зөв таадаг, заримдаа 5-ыг зөв таадаг ч юм уу тий. Яг ингээд сигнал дааж арилжаа идэх хүмүүс маань эхний 3 зөв ингээд байх юм бол за энэ найдвартай сигнал өгдөг. Пак гэдэг дэшин төлөхөд ч юм уу доош нь ороход нөгөө зах зээл эсрэгээрээ эргээд тэгээд даасан шилждэг. Тэгээ байнгын бол ерөөдөө алдагдaltaй байнгын хасахтай байдаг ийм хүмүүс бол ерөөдөө байгаад байгаа юм. За 5 дугаарт нь гэх юм бол энэ хамгийн амар зүйл юу юм бэ гэхээр миний яг судлаад өөрөө яаснаар өндөр хөшүүрэгтэй арилжаа хийдэг хүмүүс маань өөрөө энэ хүмүүсийн 90% алддаг энэ ихэд 90% гэм бол одоо бүр топ нэгт нь орд юм байна шүү тий. Яагаад вэ гэхээр нэгийг харьцсан 1000 хөшүүрэг ингээд байлаа гэж бодоход бид нэр энийг $100-оор цэнэглээд за ингээд нөгөөдгөө ингээд 1000 дахиад ингээд үржүүлэл ингээд арчаанд очиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө буцаагаад алдахтаа ч гэсэн яг адилхан өндөр хөшөөрөл өргөд алддаг. Тэгэхээр та forex арилжаа хийх гэж байгаа бол ер нь хөшүүрхийг байж болох хамгийн бага дээр нь аваач арилжаа хийгээсэй гэж би ерөнхийдөө зөвлөмөр байгаа даа. Тэгэхээр би ер нь бол өөрөө ашигладаг брокер юм бол ерөнхийдөө хамгийн байж болох хамгийн доотлын хэмжээнд бол ерөнхийдөө хүргэсэн. За тэгээд дараагийнх нь юу юм бэ гэхээр мийг харцхан 2000-3000 гэдэг хөшүүрхтэй ингээд брокерудаас байдаг. Энэ өндөр хөшүүрхтэй хүмүүс ерөнхийдөө донтдог. Тэгэл $50 цэнэглээл өндөр хөшүүргээр пак нэг азаа үзэл дахиад $100 цэнэглээл дахиад нэг азаа үзэл. Тэгээд нөгөөдүүл нь яг ингээд бөөндөө яг ингээд нийлэн гот одоо ингээд миний шиг ингээд $1000 алдагдал өгдөг ч юм уу те. Би яг ингээд нэг доор камеран санаад 3 сая төгрөг ингээд гаргаад ингээд тансаа цэнэглээд ингээд алдчихаагүй шүү дээ. Энд чинь ингээд forex-ыг ингээд сурж ийн арилжаа хийж ийн гэдэг. Яг ингээд 4 орчим сарын ингээд асуудал ингээд надад үүсээд ингээд яачих байгаа юм. За тэгээд сүүлийнх нь юу юм бэ гэхээр ерөөсөө банк хүмүүс хэлдэг. Эрсдлийн менежмент л ерөөдөө байдаггүй. Тэгээд 90% нь бол ерөөдөө алддаг. За эрсдлийн менежмент нь юу юм бэ гэхээр та энэ зах зээл дээр нэг хэдэн төгрөгийг эргэлдүүлэх боломжтой юм бэ? Тэ хэдийг алдах юм бол энэ зах зээлээс гарах юм бэ гэдэг ийм менежмент бол ерөөдөө байдаггүй. Энэ менежментийг бол ерөөдөө заавал төлөвлөж ороороо. За жишээ нь би энэ зах зээл $10,000 алдахад миний амьдрал одоо ингэ ямарваа нэгэн эрсдэл үүсэхгүй те ямарваа нэгэн асуудал үүсэхгүй гэдэг аль ерөөдөө за нэг ийм эрсдэл ихний ээлжинд тодорхойлж болж байгаа юм. За дараагийн эрсдэл нь юу юм бэ гэхээр би $10,000-ийнхоо би магадгүй ингээд $1,000-ыг алдах юм бол би арилж байгаа зогсоонооч гэдэг юм те. За нэг $500-ыг алдах юм бол арилж байгаа зогсоонооч гэдэг юм. За миний яг урж өдрийн арилж байгаа бол яг ийм бүтлгүй болсон. Нэлийн гайгүй ашигтай явж хагаад за эхний орсон мөнгө буюу $110 би $140 болгож татаж аваад үлдсэн надад байсан $300 долларын ашиг авал юм. Ингээд эрсдлийн менежмент байхгүй бол тэр чигтэн 50-аад бол тууцсан байгаа даа. За эдгэрийг бол ерөнхийдөө сургалтууд л ер нь бол яг бүгдийг зааж өгдгөө. За тэгэд сургалтанд зааж өгдгүү юм юу юм бэ гэх юм бол хэд олон юм сурах танд өөрт ч юм уу. Тэрний оронд нэг арга барилаа төгс болтол нь яг ингээд бүр өөрийн болтол нь бол ерөөдөө зүлгэхийг бол ерөөдөө миний зүгээс зөвлөж. За хоёрдугаарт нь гэх юм бол муу нэртэй муу сургалтуудаар битгий яваа цагийн ганц те ер нь ингээд зүгээр юу юм бэлээ шүү дээ. Энэ зах зээл чинь бас энэ зах зээлээс ингээд нэг Монголд ингээд мөнгө олж ингээд чадаад ингээд амьдраад байгаа хүмүүс ингээд байна ингээд ахнар байна. Гэтэ тэр ахнар юу гэдэм бэ гэхээр эдгээр сургалт хийдэггүй. Зүгээр л компьютерийнхаа ард суугаад арилж байгаа игээл сууж идэг ийм хүмүүс байгаа даа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө ингээд дийлсэн мэлсний урд мурдч гардаггүй. Тэгэл сард $20,000 олд юм, $30,000 олд юм, $100,000 олд юм. Тэгэл зүгээр ингээд олоод байж идэг. Энэ хүмүүс яа сургалт хийхгүй байгаа юм бэ? Чи ингээл яг асуувал үзэнгол өнөөдөр хоёулаа сарын $100,000 орлоготой, $300,000 орлоготой бол сургалт хийж те нэг сарын $100 зарж тамаа цайхаад ямар хэрэг байгаа юм бэ? Тэгээ сургалтууд нь орой болгон нөгөө хүмүүсийг Discord дээр эсвэл Telegram дээр ингээл халамжлах хэрэгтэй болно. Буцаагаад нөгөө хүмүүсээ ингээл хаач яач үе ч үү те яг ийм байгаа даа байхгүй. Энд чинь өөр маш өндөр эрсдэлтэй зах зээл болохоор ингээд хитгэе ингээ гайгүй багш нартай заяа. Ер нь ингээд одоо яг Монголын зах зээл гэх юм хитгэе ингээд нөгөө тоотой гарын нэг 10 хуруунд нэг ингээд нэг тоотой нэг хитгэе багш
хангалттай заяа. Тэгээд үлдсэн яа гэм бэ гэхээр арилжааны сашиг хийж чаддгүй сургалтаар бол ерөөхдөө ингээд мөнгө олдно гэдэг ийм хүмүүс байгаа байхгүй. Тэгээд ийм хүмүүсийг дагаад арилжаа хийх юм бол яах юм бэ гэхээр энэ хүмүүс бол ерөөхдөө таны данс одоо шатнуу байна уу тэр хүмүүс бол ерөөхдөө ямар ч хамаагүй болчихж байгаа юм. За тэгэд эцэст нь хэлэхэд бол ер нь энэ зах зээлээс л ер нь бол ингээд бид нар зөв сураад зөв арга барилаар зөв эрсдлийн менежмент тий зөв одоо л ер нь тактиктай ингэж орж чадах юм бол ер нь бол 7.5 триллион доллароос л бид нар л нэг сар болгоны тодорхой хэмжээнд л ерөнхийдөө зулгаах бол ер нь л ийм бүрэн боломжтой санагдлаа. Тэгээд Forex арилжаа хийгээд 4 сар боллоо. Одоо ч гэсэн надад сурах юм маш их байгаад байна. Урж идрийн арилжаан дээр гээд 2 хоног дараа л арилжаа хийгээд тасралтгүй ингээд чартаа ингээд харсаар байгаа л тэгэл дүрм байхгүй, эртлийн менежмент дээр ингээд бүх юм ингээд байхгүй зүгээр нүдэнд мөнгө харагдаад би харахгүй шунал дээр л орцсон юм л да. Тэгээд шуналнаас болоод алдсан. Тэгээд техниктэй мөнгө алдснаа хэлсэн. Тэгээд яг гол нь дэмжиж байгаа. Тэгээ манай гэрүүлийн хүн намайг ингээд дэмжиж байгаа болохоор би энэ жил бол ер нь бол нэг зорилготой бол ер нь бол Forex дээр л ерөөхдөө үндсэн ганцхан зорилгыг л ерөөхдөө өөртөө тавьж байгаа. Тэрний үе юм бэ гэхээр нэгдүгээр энэ зах зээлийг маш сайн ойлгох, маш сайн сурах. За хоёрдугаарт гэх юм бол ерөөсөө өөрийн капиталтаа болёо л гэсэн үндсэн гол зорилго тавьж байгаа. За капитал гэдэг маань юу юм бэ гэхээр за дансандаа магадгүй $10,000 ч юм уу тий. За $20,000, $30,000 таа бол ерөөхдөө ингээд байгаад ингээд өөрөөрөө ингээд арилжаа хийгээд тэрнийхээ ингээд $2,000 ч юм уу $3,000 ч юм уу яг ингээд алдахад ингээд миний амьдралд нөлөөлдөггүй ингээд өөрийн гэсэн арилжааны бол ерөөдөө капитал босгож байгаад бол ер нь л яг ингээд арилжаа хийх нь зөв юм байна гэдэг бол ер нь дүгнэлтэнд бол хүрсэн. За тэгээд яагаад энэ капитал боссон шалтгаан бас яг юу юм бэ гэхээр тий нэг юм хэлээгүй мартсан шүү дээ. Юу гэдэг фанд гэж бас байдаг. Фанд нэг яад юм бэ гэхээр би нэг $300 ч юм уу $500 ингээд төлөөд тодорхой хэмжээний ингээд шалгуур даваад нэг даалгавар биелүүлээд тэр даалгавар маань л өөрөө ингээд амжилттай болох юм бол $10,000 данс ингээд тухайн ингээд компаниас ингээд авдаг. За $30,000 данс ингээд тухайн компаниас авдаг. За тэгэд фанд маань бол ер нь яг ямар ч юм бэ гэхээр тэр хүний мөнгөөр л ер нь арилжаа хийж байгаа гэсэн үг. Тэгээд дандаа дүрмтэй арилжаа хийдэг. За өдөрт одоо жишээ нь $500 алднаа ч гэдэг юм уу, $1,000 алднаа ч гэдэг юм уу. Ийм тодорхой ингээд маш хатуу дүрмүүдтэй. За тэгээд олон улсад фанд бол ерөнхийдөө 20-той том одоо энэ AB брокерууд бол ер нь л яг тийм лицензтэй брокерууд бол ер нь л яг ингээд фандын үйл ажиллагаа бол ерөнхийдөө явуулдаггүй. Угаасаа энэ өөрөө 20-той эрсдэлтэй зүйл. За тэгвэл гутаа дараагийн асуудал нэг яад юм бэ гэхээр ингээд залуучдыг ингээд хараад удаад үзэхэд фандууд нь ашиг хийсэн мөнгөө өгдөг дансыг хаашдаг. Ер нь фанд бол ер нь баг тэр чигээр ингээд лөө тэрний оронд бид нар өөрсдийн гэсэн капиталаараа ингээд арилжаа хийгээд өөрсдийн гэсэн капитал яагаад юм ингээд зам би ингээд $10,000 зориод байгаа юм бэ гэхээр маш бага хөшүүрхтэй арилжаа хийхэд бол за маш бага хөшүүрхтэй арилжаа маань бол өөрөө урт хугацаанд надад өндөр өгөөжийг л ерөөдөө өгнө гэдэг л энэ дүнлэл нь хүрсэн байгаа. Тэгээд энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан баярлалаа. Тэгээд $7.5 триллион доллароос үл ерөөдөө бид нар мөнгө бол хангалттай олох боломж байна шүү тий. I'll be back.